Сайн байцгаана уу? UB Dance School-ийн багш Тамка байна. Тэгэхээр та бүхэнд social dance бүжгийн нэг төрөл болох Kizomba бүжгийн анхан шатны хөдөлгөөнийг та бүхэндээ зааж сургахаар бэлдсэн байна. Хамгийн эхлээд бид нэр basic 1, basic 2, basic 3 гэсэн 3 үндсэн алхам буюу үндсэн степүүд байгаа. За эднэрийг дагаад алхацгаагаарай. Basic 1 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2
1 2 3 4 5 6 7 8. За тэгэхээр кизамба бүжиг маань уянгын халилтай ерөнхийдөө хайрын романтик бүжиг байгаа. Тэгэхээр бид нэр хурдан буюу хүчтэй хөдлөх шаардлага байхгүй. Аль болох аяа мэдрээд маш удаанаар үлмийнөөс бүтэн уул руу маш удаанаар тухайн үйлдэлийг хийх ёстой. 2 1 2 1 2 1 2. За энэ маань basic 1. За энэ үйлдэлийг хийж явах явцад биеийн ханжинг баг зэрэг урд байрлуулж үлмийн дээр даралтаа өгөх ёстой гэсэн үг. За өсгөн дээр даралт өгж болохгүй байх ёстой. За цээжээ баг зэрэг урагшаа мөн бүжиглэж байгаа учраас биеийн шумуудыг зөв байрлалд нь аваачих ёстой гэсэн үг. За баруун тишээ баруун үлнээс 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4. За мөн цээжээ баруун зүүн тийш нь баг зэргийн найгах үйлдэлийн 8 5 6 1 2 3 4 5 6 7 8. За энэ маань basic 1 байх нь. За тэгэхээр basic 2 түрүүн бид нэр хийсэн баруун тийш алхам зүүн хөл байранда, зүүн тийш алхам баруун хөл байранда. Энэ маань хэтэрхий том алхам байх шаардлагагүй энгийн мөрний хэмжээний алхам байх ёстой гэсэн үг юм да. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За эдгээр үйлдэлүүдийг хийж явахдаа биеийн дээд хэсэг, дунд, доод хөлний гих зэрэг бүх хэсгүүд маань маш удаан мэдрэмжтэй, маш тайвнаар, маш биеийнхээ бүх хэсгүүдийг маш сайн мэдэрч хийж явах хэрэгтэй гэсэн үг. Ямар нэгэн хяналт алдах ч юм уу эсвэл огцом хөдөлгөөн байхгүйгээр хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр basic 2-ыг давтаж үзчихье. 1 2 3 4 5 6 7 8. Цээжний хөдөлгөөн мөн байгаа. 3 4 5 6 7 8. За энэ маань basic 2 байлаа. За basic 3 дугаар алхам эрэгтэйгийн оронд хийж гүйцэтгэе. За зүүн хөлнөөс урагшаа 1 2 3 буцаад арагшаа 5 6 буцаад байранда 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. Тэгэхээр basic 3 гэдэг үндсэн хөдөлгөөнийхөө эмэгтэйгийн оронд хийж гүйцэтгэе. Эмэгтэйгийн оронд баруун хөлнөөс арагшаага 1 2 3 буцаад баруун хөлнөөс 4 5 6 буцаад баруун хөлнөөс 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За тэгэхээр эрэгтэйгийн тухайд гэвэл эрэгтэй баг зэрэг бие өвдгөө нугалж бие баг зэрэг доошоо даралттай бүжиглэх ёстой. Тэгжиж эмэгтэйгээ удирдах эмэгтэйгийнхаа тэнцвэрийг алдуулахгүй үднэс эрэгтэй маань өөрөө маш тэнцвэртэй доктортой байх ёстой. За одоо саяны заасан 3 үндсэн хөдөлгөөнөө эмэгтэйгийн оронд мөн эрэгтэйгийн оронд яаж хийхийг харцгаая. За 1 2 3 4 5 6 7 8. Зүүн талын хөл эмэгтэйгийн баруун хөл, эрэгтэйгийн баруун хөл эмэгтэйгийн зүүн хөл гэж таарах ёстой. 1 2 3 4 5 6 7 8. За энэ маань basic 1. Одоо basic 2. Эмэгтэй баруун хөлнөөс эрэгтэй зүүн хөлнөөс 1 2 3 4 5 6 7 8 1 2 3
4 5 6 7 8. За энэ маань basic 2 байлаа. За basic 3. Эмэгтэй муйд баруун хөлнөөс сарагшаа, эрэгтэй зүүн хөлнөөс урагшаага. За 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. За ингээд энэ 3 үндсэн basic 3 алхмыгаа аян дээр бүжиглж үзцгээе. За тэгэхээр кизомба бүжиг нь болохоор эмэгтэй эрэгтэй хоёрын хоорондоо мэдрэмжээр эрэгтэйгээ сонсох байдал, эмэгтэйгээ удирдах байдлыг маш ихээр мэдэрч хийх ёстой. За тэгэхээр энэ зүйлийг хийхин тулд ямар гарын байдалтай байхыг хэдүүлээ үзье. За хамгийн нэгдүгээр зүүн гар, эрэгтэйгийн зүүн гар, эмэгтэйгийн баруун гар. Эрэгтэйгийн эрхээ урууг атгсан байдалтай бүжиг ярих нь. За ойртоод биеийн баруун талыг нийлүүлнэ. Баруун талаараа гэсэн үг. Эмэгтэйгийн баруун тал, эрэгтэйгийн бас баруун тал. За ерөнхийдөө цээжний дээд хэсэг, цээж хэсгээр салахгүй айлуулах зай гарахгүй байна. Ийм хол зайтай зогсохгүй гэх юм бол хол зайтай зогсоод биеийг мэдрэх нь арай бага гэсэн үг. Үндсэн хөдөлгөөнүүдийг хийж явах хэвээр биеэрээ наалдах хэвээр. За эрэгтэйгийн баруун гар, эмэгтэйгийн нуруунд дээр яг шуу хэсгээрээ байрлаж шууныхаа бүтэн хэсгийг эмэгтэйгийн нуруунд нааж байрлуулах хэвээр байна. Эмэгтэйгийн зүүн гар, эрэгтэйгийн шилэн үзүүний ард байрлах хэвээр. За ингээд эдгээр үндсэн 3 хөдөлгөөнийхөө ихтэй энэ байдлаа алдахгүй байх хэвээр. За ингээд дараагийн хөдөлгөөн сайда гэдэг хөдөлгөөнийг хэдүүлээ хийж гүйцэтгэе. За эмэгтэйгийн орно эхлээд урагшаа алхахлаа эмэгтэй бар хөлнөөс арагшаа 1 2 3 4 5 6. За дахиад гүйцэтгэе. 1 эмэгтэй бар хөлнөөс арагшаа, эрэгтэй зүүн хөлнөөс урагшаа. Дараагийн алхам хоёулаа баажуугийн алхам. 3 дээр эрэгтэй зүүн хөлнөөс арагшаа, эмэгтэй бар хөлнөөс урагшаа. 4 дээр мойд эмэгтэй зүүн хөлнөөс урагшаа, эрэгтэй бар хөлнөөс арагшаа. 5 6 гээд энэ үйлдэл маань хөлөө хааж зогсноор дуусж байгаа гэсэн үг. За тэгэхээр илүү хурдан явж үзье. 1 2 3 4 5 6. Дахиад нэг удаа. 1 2 3 4 5 6. За ингээд энэ саяда хөдөлгөөнийг үндсэн байдлаараа бариад хийж гүйцэтгэе. Алхам. За 3 дахь алхам дээр эрэгтэй цээжийг ингэж эргүүлж өгснөөрөө эмэгтэй эрэгтэйгийн гадуур алхах гэсэн үг. Эрэгтэй цээжээ 1 2 3 дахь алхам дээрээ баруун тийш 45 градус эргүүлж өгнө гэсэн үг. Тэгснээр эмэгтэйгийн 3 дахь алхам миний хажуу талаар буюу гадуур алхах ёстой гэсэн үг. 1 2 3. За барьцсан байгаа гэж төсөөлөөд цээжнийхээ хөдөлгөөнийг хийгээрэй. За 1 2 3 стоп. За эмэгтэйгийн алхам баруун тийш цээж эргүүлсэн байх нэ. Алхамтайгаа эрэгтэй алхамтайгаа зэрэг мөн баруун тийш цээж эргүүлэх хэрэгтэй байх нэ. 4 дахь алхам дээр буцаага цээж хийвэн байдал 5 дахь алхам дээр хажуугийн алхам буцаага байрна да. За дахиад нэг удаа удаан татъя. 1 2 3 4 5 6.
За болсон. За ингээд саяда дээрээ төгсгөлд нь заалгаад шассе буюу чаач алхмыг нэмэх ёстой гэсэн. Удаанаар алхаад үзье. 1 2 3 4 5 6 7 8. За юу өөрчлөгдсөнийг харсан байх. Төгсгөлд нь 5 6 гэхэд ийм хавсарсан алхам орж байгаа гэсэн. Яад явлаа. 1 2 3 4 5 6 7 8 гэд хөлөө хааснараа тухайн саяда хөдөлгөөн маань дуусж байна гэсэн. За саяда саяны шассетын хамт хийж үзье явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За тэгэхээр энэ үйл бүжгийг гүйцэтгэж явахдаа буюу энэ хөдөлгөөнийг гүйцэтгэж явахдаа том алхах шаардлагагүй. Ягаад тэгэхээр эрэгтэй эмэгтэй хоёр өөдөөсөө биш ойрхон зайд бүжгэлж байгаа учраас хэтэрхий том алхах шаардлага байхгүй. Энгийн хэмжээнд мөрний төвшөнд өөрийнхөө биеэс хэтрүүлж том алхах шаардлагагүй гэсэн. Ялангуяа сүүлийн шас хавсарж байгаа алхам дээр маш жижигхэн алхах хэрэгтэй гэсэн. За 1 2 3 4 5 6 7 8. За ингээд саяда гэсэн хөдөлгөөн маань юм байна. Саяны хөдөлгөөний хэдүүдээ аян дээр хийж үзцгээ. Ингээд дөрвөн зүг рүүгээ хараад намайг урдаас, баруун талаас, зүүн талаас, ардаас хараад хийцгээ гэсэн. За эхлээд урдаас явлаа. Дахиад нэг удаа. За одоо зүүн талаас. 5 6 7 8. За одоо арт талаас. Явлаа. За харин одоо баруун талаас 6 7 8. За тэгэхээр одоо өмнөс түрүүний заасан basic хөдөлгөөнүүдээ эмэгтэй эрэгтэй хоёр урагшаага хараад зэрэгцэд зогсож байгаад хийж үзье. За эмэгтэй баруун хөлнөөс эрэгтэй зүүн хөлнөөс эхэлнэ. Явлаа. Хоёулаа нэг тал руугаа биш хоёр өөр тал руугаа хийнэ гэсэн үг шүү. Явлаа. 1 2 3 4 5 6 7 дахиад 8 тоо 1 2 маш удаан 3 4 5 6 7 8 basic 2 1 2 3 4 5 6 7 8 дахиад 1 2 3 4 5 6 7 8. За эндээс эмэгтэй баруун хөлнөөс арагшаа, эрэгтэй зүүн хөлнөөс урагшаа. Basic 3. Явлаа. 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 дахиад 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. За дараагийн хөдөлгөөн энэ бол саяда 5 6 7 8. Удаанаар 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 цээжнийхээ үйлдэлийг мартав 6 7 дахиад нэг удаа 1 2 3 4 5 6 7 сүүлийн удаа нэг давтъя 1 2 3 4 5 6 7 8. За ингээд саяны үндсэн дөрвөн хөдөлгөөнөө аян дээр хийж гүйцэтгэе.
За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр хэдүүлээ Kizomba-гийн Basic 1, Basic 2, Basic 3 мөн Saida гэсэн хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэлээ. Ингээд дараагийнхаа хичээлээр илүү сонирхолтой, илүү хөдөлгөөнүүдийг баяжуулсан Kizomba-г илүү ойлгомжтой гэсэн хичээлийг та бүхэнд орхолно. Та бүхэнд баярлалаа. Баяртай.